Сайн бацгаана уу? Би энэ удаа ганцаараа Африк төв рүү Египт рүү аялж ирсэн туршлагаасаа хуваалцъя гэж бодлоо. Тэгээд анх удаа ганцаараа аялал хийсэн. Тэгээд анх удаа ганцаараа аялал хийхдээ бүр Африк төв рүү Египт рүү аялчаад ирсэн. Тэгээд энэ маш олон гоё туршлагуудыг хоригдлуулсан. Энэчнээсээ та хэдтэй хуваалцъя. Би болохоор яг цагаан сарын үеэр явчаад ирсэн. Тэгээд дамжин нислэгтэй болохоор Алматыгаар дамжаад Египтэд очисон байгаа. Тэгээ Алматыд болохоор 2 хоногийг зарцуулсан. 2 хоногт бол хотын төвөөр гадуур үзэх ёстой юмнууд нь үзэж явхад бол хангалттай юм байлээ. Тэгээ уур амьсгалын хувьд ч тэр Казахстан бол яг Монголтой адилхан юм шиг санагцсан. Надад бол барилга байгууламжийн хувьд ч гэсэндээ нэлээд Монголтой төстэй бол надад санагцсан. Тэгээд энэ оройн нь болохоор яг манай зайсантай адилхан ингээд хотоо хардаг Коктебье гэдэг юм газар байт юм лээ. Тэгээд энэчнээс нь бас дээрээ гараад бас хоолны газартай вив нэм гоё байт юм билээ. Тэгээ маргааш өглөө нь болохоор би Шарм эль Шейх руу ниссэн. Казахстанаас Шарм эль Шейх руу. Тэгээ нэлээд олон цагийн бас нислэг хийсэн. Тэгээ олон цаг нислэг хийсний дараа Шарм эль Шейх бол онгоцноос ингэж харагдаж байна. Бүр маш үзэсгэлэнтэй харагдаж байгаа гэдэг. Тэгээд энэ болохоор надаас нэг санагдсан юм нь Египтийн нисгэгчд бол үнэхээр супер чадвартай юм билээ. Тэгээ нисэж явах хугацаанд хөөрөх, буух дээрээ ямар ч донцлогоо байхгүй. Тэгэнгүүтээ нисэж явах хугацаанд бас онгоцоо маш ингэж дайли болгож ер нь бол надад бол ур чадварын хувьд бол үнэхээр супер санагдсан. Египтийн нисгэгчдийн ур чадвар нь. За тэгээд Шарм эль Шейх дээр буугаад очиод болохоор энд болохоор яг буучаад онгоцны бодлоосаа хотел руугаа явж байна. Тэгээд 2025 онд намайг очих үед болохоор Египт бол визтэй байсан. Одоо бол визгүй гэж би бол сонссон. Тэгээ би болохоор яг очиод хил дээрээс нь визэндээ ороод орсон байгаа. Тэгээ энэ хотелд очиж амарчаад бас гадуур сүмээр яваад бас далайн эрэг дээр байсан. Тэгээ энэ дээр болохоор Шарм эль Шейх дээр миний ажилласнаар бол Оросууд маш их очт юм байлээ. Яг тэгэхээр нөгөө Оросоос Египт рүү нисэхэд шууд нислэгтэй тэгэнгүүтээ бас хамгийн хямдхан нөгөө далай дээр амрах боломжтой нь болохоор Египт гэдэг юм байлээ. Тэгээд Орос хүмүүс бол маш их ирд юм байлээ. Тэгээд Шарм эль Шейх болохоор яг нөгөө далайн эргийн хот. Тэгээд яг манайхаар одоо нөгөө манай хөвсгөл далай гэдэг шиг л тэгэл маш олон ресортуудтай тэнд нь гоё амардаг. Тэгээ би оройн нь болохоор бас ийм маркет дээр очсон. За тэгээд би Шарм эль Шейхт болохоор очиод нэг л хонсон. Тэгээд маргааш нь болохоор Шарм эль Шейхээсээ Египтийн төв хот болох Кайро руу ниссэн байгаа. Египтэд очиод нэг онцлог нь гэвэл яг Кайро буюу томоохон хотууд нь болохоор Uber ашиглагддаг байсан. Тэгээ бусад газрууд дээр нь болохоор энэ болохоор би яг Кайрод буучаад Uber-ээр захиалсан хотел руугаа явж байна. Тэгээд би Кайрод болохоор яг пирамидын хажууд хотелд буусан захиалаад. Тэгээд өөр Кайрогоос бусад бол жижиг гэх юм уу бусад хотууд нь болохоор Uber ашиглагддаг болохоор бас нэлээд хэцүү байсан. Яагаад тэгэхээр нөгөө таксиныхаа жолоочтой үнэ тохиролцох асуудлууд бол бас нэлээд ярилцчихэж үн тохирох асуудал үүсдэг юм лээ. За тэгээд энэ болохоор манай хотел дээр очиод хотелоос маань харагдаж байгаа вив байгаа. Үнэхээр супер. Би очиод оройн нь очиод өглөө нь очиод өөрийнхөө нүдэнд итгээгүй. Тэгээд өглөө нь гоё ингээ кофе, өглөөний цайгаа уухад яг өөдөөс ингээд пирамид Сфинкс энэ харагдаж байгаа. Миний энэ буусан хотел болохоор Guardians гэдэг хотел байгаа. Тэгээ би 3 хоногоо $147-ыг зарцуулсан. Тэгээд миний энэ буусан хотел хэдий пирамидтай ойрхон ч гэсэндээ би Tripticom-оос
guided tour авсан байгаа. Тэгээ энэ бол хамгийн зөв шийдвэр байсан. Хэдий би пирамидтай ойрхон байрсан ч гэсэндээ нэг өдрийн guided tour пирамидыг үзэх тийм хөтөж авангууд тухайн хөтөч маань намайг хотелоос маань ирж аваад тэгээд миний зураг бичлэгийг пирамид дээр гоё авч өгсөн. Тэгээд давхар бас бүх үзэх ёстой бүх юмнуудыг бас тайлбарлаж өгсөн. Ялангуяа ганцаараа аялж байгаа хүмүүст бол би Trip.com-оос хөтөж авах эсвэл нэг өдрийн туур аяллуудыг авсан нь хамгийн зөв шийдвэр гэж хэлмээр байна. Жишээ нь би одоо энэ пирамидын нэг өдрийн хөтөч маань $5 төлсөн. Тэгээд $5 төлөөд би $5 төлөөд тэрнээсээ маш илүү үйлчлэгийг би авсан байгаа. Тэгээд тэрний дараа нь болохоор би Египтийн 2 музейгээр орсон. За энэ болохоор National Museum байна. National Museum нь болохоор мэдээж маш олон дурсгалт зүйлсүүд байгаа. Тэгээд давхар 0 давхарт нь болохоор хаан хаттуудын чандралцсан муминууд нь байж идэм байлээ. Яг боддороо ингээд үс хумс бүх зүйлүүд нь ингээд чандралцснараа ингээд харах боломжтойгоор байж идэм байлээ. Тэр нь бас үнэхээр сонирхолтой байсан. Тэгээд дараа нь би болохоор Grand Egyptian Museum орсон байгаа. Энэ намайг очих үед бол нээлттэй хийгээгүй байсан. Тэгээд яг нөгөө тал нь нэгдсэн байсан. Тэгээд Grand Egyptian Museum бол заавалч очиж үзэх ёстой чухал газруудын нэг. Ялангуяа Кайрод очисон бол Grand Egyptian Museum-ээр заавал ороорой. Тэгэд энд бас нөгөө нэг хөтөчтэй орвол зүгээр юм лээ. Яа тэгэхээр нөгөө түүхийн дурсгалт үзүүрүүд маш олон үзүүрүүд байгаа. Бүгд одоо нөгөө нэг олон түүхтэй тухайн улсын илтгэсэн олон үзүүрүүд байгаа. Тэгээд хөтөж авсан хүмүүс бол илүү даваа талтай байсан. Тэгээд намайг би очихоос өмнөөс Египт найзуудаас асуусан байсан юу үзэх вэ гэхэд надад болохоор энэ 2 музейг заавал үзээрэй гэсэн. Тэгээд 2 Египт найздаа маш их баярлалаа. Тэгээд Кайро хот нь болохоор New Cairo, Old Cairo гэдээ хуваагдсан байт юм байна лээ. Энэ болохоор New Cairo-д би нэлээд дэжгүй газар хоолнд орсон. Тэгээд энэ болохоор Кайрогийн хамгийн том дээрээс хардаг барилга, дээрээс нь бол оройн Кайро ингэж харагдаж байна. За тэгээд түрүүний хэлсэн чинь New Cairo, Old Cairo гэж байдаг. За ер нь бол пирамид хэсэг болохоор яг Old Cairo хэсэгт нь байдаг. Ядуусын орол ихтэй. Тэгээд би бас нэг юм христийн сүм интернетээс хайгаад маш гоё үзэсгэлэнтэй сүм байхлаар тэнд очиж үзийгээд явсан чинь тэр нь болохоор яг ийм ядуусын ороллолд байрладаг сүм байсан. Тэгээд би мэдгүй. Гэхдээ тийшээ болохоор яг нэг 2 бас хятад жуулчин тийшээ явах гэж байгаа гэхлээр нь хамтдаа таксидад явъя гэд хамт хүмүүстэй таксидж явсан нь бас болсон. Энүүгээр болохоор яг ингээд алхаж явах бол ямар ч боломжгүй. Үнэр тэр нөгөө нэг байгаа байдал шавар шавхаа гэд бол бас нэлээд аюултай байхаар газар харагдчихсэн. Тэгээ яг тэр сүмдээ болохоор очиход бол маш гоё үзэсгэлэнтэй байгаль, цэвэрхэн гоё газар байсан. Яг сүм рүүгээ очих хэсэг нь болохоор яг ийм ядуусын хорооллоор явж таарсан байгаа. Тэгээ явсараа байгаад энэ нь болохоор нөгөө христийн сүмд байгаа. Яг энэ хэсэгтээ болохоор ямар ч хоггүй, тэгээд маш гоё байгальтай тийм эртний христийн сүм байсан. Татгшоогоо ороод болохоор бас маш үзэсгэлэнтэй тийм газар байсан. Гэхдээ ийшээ очиж үзье гэвэл заавал таксидж яваарай гэж бол би хэлмээр байна. Очихдоо болохоор яг ороод болохоор яг ийм сүм байгаа. Би болохоор 3 сард очисон. 3 сард болохоор бас л яг нөгөө Египтэд бол хэдий дулаахан нэмэх градус байгаа ч гэсэндээ бас өвлийн улирлна гэж явд юм билээ. Тэгээ хүмүүс бол яг хавар намрын күртэгтэй байсан. Би бас дандаа нөгөө нингүй юм авсан байсан чи оройн бас ер нь бол сэрүүхэн юм билээ. Тэгэхээр хэрвээ 3 сар 2 сар 3 сард очие гэж бодож байгаа бол яг хүүдий ч юм уу бас тиймэрхүү зузаан цамцнуудаа бас авчвал зүгээр юм бэлээ. Би бүр сүултээ даарад очичоод бас зузаан цамц өмд авч өмссөн байгаа. Хэдий нөгөө халуун орон ч гэсэнтэй бас орой өглөө нь
тийм хүүтэй сэрүүхэн уууд бас байсан. Тэгээд энэ болохоор яг нэг Old Cairo-гоос New Cairo руу явах зам нь. Тэгээд энэ болохоор New Cairo-гийнх нь моолууд байна, хэсгүүд байна. Тэгээд нэг сонирхолтой юм нь болохоор яг нэг Old Cairo дээр нь саяны нэг миний очсон ядуусын хороолт дээр маш олон хүмүүс ингээл бужигналтаж байдаг. Тэгээ New Cairo руу н очингууд хов хоосон. Дэлгүүрт нь баг би ганцаараа л яваад байгаа юм шиг. Ямар ч хүн байхгүй. Тэгээ тийм ихт нэг ядуу баян нь тийм зөрүүтэй болцсон юм байлээ. Тэгээд тэрийг би бол очиод мэдсэн. Тэгээд Кайро хотод 3 хончоод би Кайрогоос Люксор руу ниссэн байгаа. Люксор бол үзэх юм маш ихтэй. Заавал очих хотуудын нэг байлээ. Маш үзэсгэлэнтэй байгальтай. Энд болохоор би Люксорын темпл дээр очсон байна. Үнэхээр хамгийн гоё үзэсгэлэнтэй байгальтай газар нь бол Люксор гэж надад санагдсан. Тэгээд бас очиод болохоор маш олон үзэсгэлэнтэй газрууд олонтой. Тэгээд Люксорт очиод миний нэг алдсан зүйл нь гэхээр би трипээс нэг өдрийн аялал авчих хэрэгтэй байсан байлээ. Ялангуяа ганцаараа аялж байгаа хүнд бол Trip.com юм уу Booking-ээс нэг өдрийн хөтчтэй аяллыг авчвал зүгээр юм байлээ. Тэгээд яг л гоё үзэх ёстой газруудаараа очиод тайлбарлуулад үйлчлэгээ авахд бол илүү гоё юм билээ. Тэгээ та бүхний харж байгаачлан Люксор бол үнэхээр үзэсгэлэнтэй. Энэ бүхнийг одоо тухайн зуунд яаж барьж бүтээн байгуулсан гэмээр маш үзэсгэлэнтэй гоё газар байсан. Тэгээд ялангуяа ийм үзүр үйлчлэгээний газар болохоор хамгаалагч хийж байгаа ч юм уу хүмүүс нь бас скам ихтэй юм байлээ. Нилийн дуудаад за би чамд ховор юм үзүүлээ нааш энд ийм юм байгаа, тийм юм байгаа гэд дандаа мөнгө нэхэх бол магадлалтай. Тэгэхээр тэрийг бас бодолцох хэрэгтэй шүү. За би энэ тэгээд гайхаал бишрэл багтаал явах шүү гэдэг. Тэгээд бас энэ Люксороос хэрвээ надад арай олон хоног байсан бол Люксороос круз аялал байдаг гэсэн 2-3 хоногийн. Тэгээд тэр круз аялал нь бол бас үнэхээр гоё гэсэн. Дараа би очихдоо бол яг энэ Люксорт бол илүү олон хоног бай гэж төлөвлөж байгаа. Яагаад гэхээр би бүх air ticket нислэгийнхээ хотелийнхоо захиалгуудыг хийцэн байсан. Тийм болохоор би бол Люксорт ганцхан л хонсон. Тэгээ ганц хоног бол Люксорт бол хангалтгүй юм байлээ. Маш их үзэх зүйл ихтэй болохоор надад бол хангалтгүй санагдсан. Энэ болохоор хаан хатны бунхны дотор тал нь. Египтүүд болохоор хүнийг чандралах үйлийг бол маш нарийн дэг журамтай хийдэг. Тухайн хүнийг ариун усаар угаагаад маш гоё үнэртэй байлгаад тэр чандралах ажлыг болохоор маш мэрэгжлийн түвшинд хийдэг. Тэгснээрээ тухайн хүн дараа төрөлтөө илүү ад жаргалтай сайхан амьдрнаа гэдэгт итгэдэг тийм ард түмэн байгаа. Очоод мэдээ дурсгалын зүйлс авсан. Тэгээд давсан ваар тэгээд давсан лааны тавиур нь маш гоё юм байлээ. Тэгээд энэ папирус гэд модон дээр уралсан бүтээллүүд нь бас маш гоё юм байлээ. Тэгээд энэ нь болохоор өдөр нь нарны гэрлийг өөртөө хурааж аваад тэгээд орой болохоор хав харанхууд бол тухайн зураг нь болохоор гэрэлтэж харагддсан байлээ. Тэгээд маш үзэсгэлэнтэй гоё юм байлээ. Энэчнээс бас таадаас аваарай. Би бас өглөө нь энэ баллоноор явсан байгаа. Тэгээ өглөө үүрээр 6 цагт сэрээд тэгээ Люксорт очиод таад бас хэрвээ баллоноор явахыг хүсвэл бас боломжтой юм байлээ шүү. Өдөр гээд бас сонголтууд байт юм байлээ. Би болохоор өглөөр 6 цагаас босоод тэгээд Viven нэг иймэрхүү байсан байгаа. Энэ аяллаар би анх удаа ганцаараа тэгээд маш хол аялсан байгаа. Тэгээд ганцаараа аялах нь бол маш том давуу талтай юм байлээ. Хэсэг хугацаанд ч гэсэн тэг өөрийгөө тусгаарлаад тэгээд
олон зүйлийг тунгаан бодоод тэгээ аяллаасаа бас маш их зүйлийг сурч авдсан байлээ. Тэгээ бусад улс орнуудын хүмүүсийг ч гэсэндээ ялгааг нь ажигладаг. Тэгээд өөртөө байх хэсэг хугацааг ч гэсэндээ бий болгож чаддаг. Тэгээ аяллаа өмнөх та, аяллаа дараах та, үзэл бодол бүх юм чинь шинжлэгдээд маш гоё болно, өөрчлөгддөг юм байлээ. Тэгээ сүүлийн өдөр нь болохоор би буцаад Шарм эль Шейх дээрээ ирээд энэ болохоор орой Фарша гэдэг нэлээд алдартай лаунж кафе нагаа. Тэгээд Шарм эль Шейх дээрээ буцаж ирээд Монгол руугаа Казахстанаар дамжаад нисэж ирсэн байгаа. Тэгэд миний энэ өгсөн зөвлөгөө бичлэгнүүд таалагдчихвэл та бүхэн subscribe дараарай. Тэгвэл би өөрийнхөө сурч мэдсэн бүхэл зүйлсээ бичлэг болгоод оруулж авах болно.